хуульч шууха бизнесийн нийтлэлийн талаар танилцуулж байна. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад 2 буюу хэд хэдэн компани цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэн хянаж, харилцан ашигтайгаар нэг эдийн засгийн нээж болгох үйл явц ба нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний хөрөнгө ба үр төлбөр, эрх үүрэг хариуцлагыг нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нэгтгэх гэм. Нэгдсэн компани дахь хүнчлэлийн хувийг хянах хэрэгтэй болсон эзэмшигчийг нэгтгэгч, харин өөртөө нэгтгэхээр унасан компаниг нэгдэгч гэм. Санхүүгийн агсан шатны нэгтлэн бодох бүртгэл бизнесийн нэгдэс гэдэг нь 2 буюу хэд хэдэн компани цэвэр хөрөнгө болон үйл ажиллагаагаа нэгтгэн хянаж, харилцан ашигтайгаар нэг эдийн засгийн нээж болгох үйл явц гэжээ. Нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний хөрөнгө ба үр төлбөр, эрх үүрэг хариуцлагыг нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нэгтгэх гэм. Хууль ёсны нэгдэс гэдэг нь нэгдэгч компани бие даасан байдлаа алдаж татан буугдана. Хөрөнгө үр төлбөр нь нэгтгэгч компанид шилждэг бизнесийн нийтлийн нэг төрөл юм. 2 буюу хэд хэдэн нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн хөрөнгө ба үр төлбөр, эрх үүрэг хариуцлагыг шинээр бий болсон нэгтгэгч компанид шилжүүлэхийг компани нийлэх гэм. Хууль ёсны нийлэлт гэдэг нь бизнесийн нэгдэлд оролцож байгаа компаниуд нь татан буугдаж, тэдгээрийн хөрөнгө үр төлбөр нь шинээр үүсгэн байгуулагдсан компанид шилждэг бизнесийн нийтлийн нэг төрөл юм. Хайс нэгдэл гэдгийг нэгдэх нийлэх, тендер санал тавих, хөрөнгө худалдан авах, удирдлага нэгтгэх зэрэг санхүүгийн гүйлгээгээр дамжуулан компани эсвэл хөрөнгийг нэгтгэхийг хэлнэ гэж тодорхойлсон. Тэрээр нийлэх гэдэг нь 2 компанийн нэгдэл бөгөөд шинэ компанийн нэрийн дор шинэ хуулийн этгээд үүсгэхийг, харин нэгдэх гэдэг нь нэг компани нөгөөгөө худалдан авахыг хэлнэ гэжээ. Шерман нэгдэл нийлэлтэнд компани богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтийн стратеги ба үндсэн бий болгох нийтлэг хөрөнгө оруулалтын хувилбар гэжээ. Нийлэх гэдэг нь 2 ба түүнээс дээш тооны компани хоорондоо нэгдэж, шинэ компани байгуулах ба оролцсон компаниуд татан буугдаж, шинэ компани үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн явуулахыг хэлнэ. Харин нэгдэл буюу худалдан авалт гэдэг нь компанийн зарим хөрөнгө салбарыг эсвэл бүхэлд нь худалдан авснаар компани оршин тогтнохоо болно гэж тодорхойлсон байна. Брунер бизнес эрхлэгчид ашиг орлого, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх хүсэлтийн стратегийг хэрэгжүүлэхдээ үр өгөөжтэй органик бус гадны оролцоотой хөрөнгө оруулалтын хувилбаруудыг эрэлхийлдэг гэжээ. Брунер орлогын өсөлтийг бүрдүүлэх гадны оролцоотой аргуудад франчайзинг, лиценз олгох, хамтарсан үйлдвэр байгуулах, стратегийн түншлэл үүсгэх, гадаадд дистрибьютортэй болох зэргийг хамруулсан байна. Гаохон өсөлтийн ямар стратегийг хэрэгжүүлэхийг цаг хугацаа тодорхойлдогч, компанийн өрсөлдөх чадвар, салбарын өсөлтийн хурд, нөөц бололцоо, капиталын зардал, удирдлагын чадвар, зохицуулалт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг гэж үзсэн байна. Нэг салбарт ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг өрсөлдөгчдийн бизнес нь хоорондоо нийцэх тул үргэлжилтийн хэмнэлт бий болгох, урт хугацаанд хамтран ажиллах зорилгоор стратегийн нэгдэл хийдэг. Харин үйл ажиллагааг үргэлжлүүлэн эрхлэх сонирхолгүй, зөвхөн санхүүгийн ашиг олох зорилгоор үндсэн синергийг бус цэвэр тоон үзүүлэлтийг харж, зээлийн их үүсвэрээр мөнчлөх эрхийг авахыг санхүүгийн нэгдэл гэнэ. Монгол улсын компанийн тухай хуульд зааснаар компаниг нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно. Компани нийлүүлэх гэдэг нь 2 буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх үүрэг хариуцлагыг шинээр бий болсон компанид шилжүүлэхийг хэлнэ. Компаниг нийлүүлэх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар шийдвэрлэх ба шийдвэрийн төсөл болон өөрчлөн байгуулах нөхцөл журмыг тодорхойлсон гэрээ, шинээр бий болсон компанийн дүрм, компани тус бүрийн үнэт цаасыг хөрвүүлэх журмыг тодорхойлсон саналаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах ёстой байдаг. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн саналын эрх нь компаниг өөрчлөн байгуулах гэрээгээр тодорхойлсон хөрвүүлсэн саналын эрхтэй тэнцүү байна. Компани нэгтгэх гэдэг нь компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүрэг хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг хэлнэ. Хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхын саналаар баталж төлөөлөн удирдах зөвлөлт байхгүй бол гүйцэтгэх удирдлага нэгтгэх тухай шийдвэрийн төсөл гэрээг хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах ёстой байдаг. Хэрв нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа нэгтгэснээр компанийн дүрмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзвэл, нэгтгэх тухай шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталж болно. Компани хуваах гэдэг нь компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх үүргийг шинээр үүсгэх 2 буюу түүнээс дээш тооны компанид шилжүүлэхийг хэлнэ. Компаниг хуваах тухай шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуваагдаж байгаа компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компанийн хөрөнгийн хуваагдсан хэмжээтэй хувь тэнцвүүлэн, шинээр бий болсон компани тус бүрийн энгийн хувьцааны эзэмшигч болно. Компаниг хуваах замаар өөрчлөн байгуулах, шинээр компани байгуулах, хуваах санхүүгийн тайлан батлах асуудал болон тухайн компанийн үнэт цаасыг шинээр байгуулагдсан компанийн үнэт цаас буюу эд хөрөнгөд хөрвүүлэх журмыг, хуваагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлт байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ.
Шинээр байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн дүрмийг батлах бөгөөд хэрэг төлөөсөн удирдах зөвлөлтийг байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Компанийг хуваахад түүний эрх үүрэг хариуцлага шинээр байгуулагдсан компаниудад хуваах балансын дагуу шилжинэ. Компанийг хуваах гэрээнд өөрөөр заагаагүй бол шинээр үүссэн компани бүр бусад компанийнхаа өмнөөс давхар хариуцлага хүлээнэ. Компани тусгаарлах гэдэг нь компанийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх үүрэг хариуцлагыг шинээр байгуулсан компанид шилжүүлэхийг хэлнэ. Компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулсан компанийн хувьцаа эзэмшигч байна. Компанийг тусгаарлах нөхцөл журам, хуваах балансыг батлах болон шинэ компани байгуулах тухай шийдвэрийг өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага гаргана. Шинээр байгуулсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн дүрмээ батлах бөгөөд хэрэг төлөөлөн удирдах зөвлөлтийг байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгоно. Компанийг тусгаарлахад өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь өөрийн бүх үрийг хариуцна. Өөрчлөн байгуулагдаж байгаа компанийн өмнөөс түүний үрийг шинээр байгуулагдаж байгаа компаниар төлөвлөхийг хуваах балансаар тогтоож болно. Өөр төлөх тохиолдолд өөрчлөн байгуулагдаж байгаа компани нь шинээр байгуулагдсан компанид шилжүүлсэн үргээ хамтран хүлээнэ. Компанийг тусгаарлах замаар шинээр байгуулагдсан компаниас гаргасан үнэт цаасыг бүгдийг нь эсвэл түүний зарим хэсгийг ногдол ашиг хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигчдэд шилжүүлж болно. Компани өөрчлөх гэдэг нь хувьцаат компанийг хязгаарлагдмал хариуцлагатай компани, хязгаарлагдмал хариуцлагатай компаниг хувьцаат компани болгох замаар компанийн хэлбэрийг өөрчлөхийг хэлнэ. Компани өөрчлөх шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөлт байхгүй бол гүйцэтгэх удирдлага төслийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргахаар заасан байдаг. Компанийг өөрчлөхөд түүний эрх үүрэг хариуцлага шинээр бий болсон компанид бүрэн шилжих ба хувьцаа эзэмшигч мөн өөрчлөн байгуулагдсан компанийн хувьцаа эзэмшигч болно. Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах. Компанийн тухай хуульд зааснаар нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг харуулцахгүйгээр өөрийн эзэмшиж буй хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах хэрэгтэй бөгөөд компанийн шийдвэр гаргах эрх нь түүний эзэмшиж буй хувьцааны тоогоор хэмжигдэнэ. Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт компанийн гаргасан энгийн хувьцааны 3/1 буюу түүнээс дээш хэмжээний хувьцааг компанийн хувьцааны хяналтын багц гэдэг ба нээлттэй хувьцаат компани нь хөрөнгийн биржээр хувьцаагаа худалдах ба үнэт цаасны зах зээлийн тухай хууль, хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны тухай журмын дагуу санхүүгийн зохицуулах хороо, арилжаа эрхлэх байгууллага, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага болон нийтэд нэгэн зэрэг мэдэгдэх замаар худалдан авах санал гаргана. Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хувьцаат компанийн хувьцааг худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрч эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жинсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахар санал гаргах үүрэгтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг худалдан авах. Компанийн тухай хууль болон компанийн дүрмд заасны дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хүрэх үнэт цаасыг 3 дахь этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцвүүлэн тэргүүн ээлжид худалдан авах хэрэгтэй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх нь тодорхой хүрээнд хязгаарлагдах бөгөөд хувьцаагаа 3 дахь этгээдэд худалдах тохиолдолд юун төрөнд бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг авах ёстой болдог. Хэрэв бусад хувьцаа эзэмшигчид худалдан авах санал гаргаагүй, эсвэл худалдан авахаас татгалзсан бол хувьцаагаа 3 дахь этгээдэд худалдах эрх нь нээгдэнэ. 1990 оноос дэлхийн улс орнууд даяаршиж, компаниуд хоорондын нийтлэл идэвхжиж, өнгөрсөн зууны сүүлээс богино хугацаанд давтагдах болж, салбарын кластер үүсгэсэн байна. Нэгдэх үйл явц нь улс хооронд хилт амнаж, хэмжээгээр томорч, эдийн засагт өөрчлөлт, хямралд агуулж, орчин үеийн ертөнцид хурдтай тархаж, компанийн санхүүгийн удирдлага, стратегийн нэг болжээ. Эдийн засаг, эрх зүй, технологи, санхүүгийн хямрал, хөрөнгийн үнэлгээ, хөрөнгийн хөрвөх чадвараас хамаарч нийтлийн тоо хэмжээ цаг хугацааны хувьд ялгаатай мөчлөгүүд байжээ. Энэхүү түүхэн хөгжлийн явцад нийтлийн төрөл, нэр томьёо, нэрсүүд өөрчлөгдөж, санхүүжилтийн шинэ хэлбэрүүд бий болж, холбогдох зохицуулалтыг хуульчилсан байдаг. Нийтлийг эдийн засгийн цар хүрээнээс хамаарсан хэвтээ, зардал хэмнэх зорилгоор хийх босоо, төрөлжилтийн стратегийн дагуу хийх холимог буюу бөөм гэж үндсэн 3 бүлэгт хуваадаг ба эдгээр нь эхний 3 мөчлөгт зөвхөлжээ. Эхний мөчлөг 1883 оны хямралын дараа эхэлж, 1898-аас 1902 онд эрчимжиж, 1904 онд дууссан. Нэг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хоорондын хэвтээ нийтлийн дүнд томоохон монополууд үүсэж, хувьцааны үнийн үнэлт цаашлаад санхүүгийн хямрал нүүрсэн байна.
Худалдааны аль нэг салбарт дангаар хяналт тогтоох, үнийн тохиролцоо хийх, өрсөлдөгчийг зах зээлээс шахах зэргийг хориглосон шударга өрсөлдөөний хууль батлагджээ. Хоёр дахь мөчлөг монополийн үйл ажиллагааг хязгаарласан эрх зүйн орчин бүрдсэн 1916 оноос эхэлж харанхуй пүрэв гарыг хэмээдэг хувьцааны үнийн гэмтийн үнэлтээр дуусгуур болсон. Бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагч хооронд босоо нэгдэл хийж олигополууд үүссэн. Энэ үед бэлтгэн нийлүүлэгчтэйгээ нэгдэх өрөө нэгдэл, эсвэл худалдан авагчтайгаа нэгдэх шулуун нэгдэлт үгээнэл байсан ба үүнд хөрөнгө оруулалтын банкуд голлох үүрэг гүйцэтгэжээ. Гурав дахь мөчлөг бөөн нийтлийн үе гэж нэрлэдэг дэлхийн 2 дугаар дайны дараах төрөлжсөлийн үе юм. Салбар хоорондын үр авлигын хэмжээ нэгсэж ачаалах нөлөөг ашиглан нэгж хувьцаанд ногдох ашгийг нэмэгдүүлдэг байсан компаниуд 1960-аад оны сүүлчээр хямралд орсноор ашиг ногдсон буурч дампууралтай нүүрсэн байна. 1965-аас 1969 онд компаниуд өөрийн үндсэн үйл ажиллагаатай огт холбоогүй нэгдлэхийн бүтээгдэхүүний төрөл зүйлээр ялгаатай конгломератууд бий болсон. 1968-аас 1971 онд хувьцааны үнийн үнэлтээр энэхүү мөчлөг дууссан байна. Дөрөв дэх мөчлөг 1984-өөс 1989 оны хооронд үргэлжилсэн ба том компаниуд хоорондоо нэгдэх болсон. Өрсөлдөгч компанийг зах зээлээс шахан гаргах зорилготойгоор нөхөрсөг бус худалдан авалт үүссэн ба тухайн үед хуулийн зохицуулалт байгаагүй байна. Ийм нэгдлийг бүрэн эсвэл зарим хэсгийг зээлийн их усүрээр санхүүжүүлдэг байжээ. Нөхөрсөг бус байдлаар компанийн хувьцааг хөрөнгийн зах дээрээс худалдан авах хоёр төрлийн оролдлого байдаг. Үүнд эхний ээлжид зах зээл дээрээс хувьцааны 5-аас бага хувийг авч аажмаар эзэмших оролдлого, эсвэл зах зээл дээр зарагдаж буй бүх хувьцааг нэг доор худалдан авах оролдлого хамаарна. Захаас авах боломжгүй бол удирдлагын багийг солихгүй, хөрөнгө хуваахгүй, нөөц шилжүүлэхгүй зэрэг амлалт бүхий санал тавьж нэгдэгч компанийн хувьцаа эзэмшигчид нэгдэх үйл явцын дараа компанийн хувьцааг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг олгоно. Компаниуд дотоод дүрэн болон гүйцэтгэх удирдлагын гэрээнд заалт тусгах замаар нөхөрсөг бус худалдан авалт нэгдэх үйл явцын дараа удирдлагын багийг өөрчлөхөөс хамгаалах болсон. Тухайлбал компанийн дүрэнд худалдан авалтын зөвшөөрлийг төлөөлөн удирдах зөвлөл, эсвэл хувьцаа эзэмшигчдийн олонхын санал авах заалт. Ийм заалт байснаар худалдан авалт эхлэхээс өмнө зөвшөөрөл авах шаардлагатай болно. Компанийн дүрэнд хувьцаа эзэмшигч хувьцаагаа хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг оруулна. Гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халсан нөхцөлд багц нөхөн төлбөр олгохоор гэрээнд заана. Багц нөхөн төлбөрт цалин, урамшуулал, эсвэл тэтгэмжийг үргэлжлүүлэн олгох хугацаа, давуу эрх, хувьцааны опционы урьдчилсан хэрэгжилт зэрэг орно. Хамгаалалтын заалтыг компанийн дүрэн гэрээнд тусгаагүй байх тохиолдолд нөхөрсөг бус худалдан авах оролдлого гаргахад хамгийн үн цэнтэй хөрөнгийг зарах, өндөр хүүтэй мөнгө зээлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар сэргийлдэг байна. Эсвэл хувьцаагаа бусдад хөнгөлөлттэй үнээр худалдан авахыг зөвшөөрөх, бонд эзэмшигчдийг премиумтай үнээр зарахыг зөвшөөрөх зэрэг үйлдэл хийж зардлыг нэмэгдүүлэх аргыг хэрэглэдэг. Эдгээр үйлдэлээр цаг хожиж энэ хугацаанд өрсөлдүүлэх замаар тааламжтай нөхцөлийг олж авах стратеги баримтлана. Түүнчлэн хяналтын багцыг алдахгүй тулд компанийн хувьцааны тодорхой хувийг холбоотой талд зарна. 5 дахь мөчлөг даяаршлаас үүдэлтэй үнэт цаас хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчин сайжирсан 1992-оос 2000 онд зах зээлд хэлэх стратегид суурилсан хил дамнасан нэгдэл хийгдэж үндэстэн дамнасан корпорациуд бий болсон байна. Мэдээллийн технологийн хөөсрөлтийн улмаас нэгдлийн дараагийн шинэ мөчлөг үүсжээ. 6 дахь мөчлөг эдийн засгийн уналт шинэ зууны асуудалд технологийн шинжилэл хийгдэж байсан 2001 онд Америкийн нэгдсэн улс хямд хөрвөх чадвар өндөртэй их үүсвэр олгож эхэлснээр компаниуд олноор нэгдсэн байна. Гэхдээ компанийн үнэт хэд анхаарч бий болох үн цэнийг орхигдуулсан байдаг. Энэ үеийн нэгдлүүд бит бус хөрөнгө, патент зэрэгт төвлөрсөн. Мөн зүүн Европ, Аз, Төв болон Өмнөд Америкт өмч хөгжлөг явагдсанаар хөгжиж буй эдийн засагтай улсын компаниудыг худалдан авах зах зээл бий болжээ. 7 дахь мөчлөг 2008-аас 2009 оны зах зээлийн уналтын үед салбар хүчин чадлаа бүрэн ашиглах, органик өсөх, зардал танах арга хэрэгслүүд санхүүгийн өсөлтийг хангаж чадахгүй байдалд хүрсэн. Хөгжиж буй буурай хөгжилтэй улсын нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж үндэстэн дамжсан корпорац зүүнний улс орнуудад хүчээ авсан байна. 8 дахь мөчлөг 2014 оноос хойш Америкийн нэгдсэн улс болон Европын улсуудын нийгэм эдийн засаг өөрчлөгдөж, Хятад улсын түүхийн эд материал болон эцсийн бүтээгдэхүүнээс дэлхийн улс орнууд хамааралтай болсон. Энэ үед идэвхтэй үйл ажиллагаатай, хувийн том компани нь 100 тонны активтай, хувьцаагаа нийтэд арилждаг, биржид бүртгэлтэй боловч үйл ажиллагаа нь идэвхгүй компанитай нэгдэх болсон. Сөргүүлэх буюу өрөө нэгтгэхийн давуу тал нь олон нийтэд хувьцаагаа анх удаа арилжих шаардлага, гадны хөрөнгийн биржид бүртгүүлэх шалгуурыг хангах, зардал цаг хугацаа хэмндэг байна. 2018 оноос хойш Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн банк, бусад олон улсын байгууллагын хяналт суларч, улс орон даяаршилт бус дотооддоо төвлөрч дангаарших хандлагатай болжээ.
9 дэх мөчлөх худалдаа батлан хамгаалах технологийн салбарт өргөн цар хүрээтэй бодлого хэрэгжүүлсэн Хятад улсын давмгаалын эсрэг дэлхийн бусад улс орон баримтлах бодлоготой хугацтай хандаж эхэлсэн. Өнөө үед санхүүгийн давуу байдал материаллык эд хөрөнгөөс илүүтэйгээр патент технологи, мэдлэг чадвар зэрэг биет бус хөрөнгийг олж эзэмших зорилгоор нэгдэх болжээ. Түүхэн хөгжлийн явцад нэгдлийн төрөл орширч ойлголт улам бүр нарийсаж шинэ нэр томьёонууд үүсжээ. Үүний дагаад эрх зүйн зохицуулалтууд бий болж санхүү төлбөрийн хэрэгслүүд өөрчлөгдөжээ. Өнгөрсөн хугацааны нэгдлийн 9 мөчлөгийн онцлог шинж чанаруудаас харахад эдийн засаг нийгмийн өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээ шаардлагын улмаас дараагийн мөчлөг үүсдэг байна. Цар тахлын улмаас даяаршил бус дангааших бодлого зөнхөлж дэлхийн нийтээр инфляц, ханшийн савлгааг удирдахад улам бүр хүнд болж буй өнөө үед нэгдлийн шинэ мөчлөг үүснэ гэж судлаачийн зүгээс харж байна. Санхүүгийн хямралыг даван туулах, хэмнэлтийн горимд ажиллах шаардлагын үндсэн дээр компаниуд ирээдүйд үүсэх синергийг харж нэгдэх өндөр магадлалтай тул шинэ мөчлөгөөр улс орон дамнасан бус, харин дотоодын компаниудын нэгдэл түлхүү хийгдэнэ гэж үзэж байна. Хуульч шууха бизнесийн нэгдлийн талаар танилцууллаа. Нэгдэлтэй холбоотой цуврал нийтлүүдийг уншиж танилцахыг зөвлөж байна. Хамтдаа хөгжицгөөе.